Төсөөлөд үстэй интернет огт холбогдоогүй нислэгийн горимд байсан ч гэсэн лаптоптойгоо тэгснэ дотор нь та текст бичиж, зураг үүсгэж, дуу хоолой өгчнөөс сонсож, ойлгож чаддаг бүрэн хэмжээний хиймэл оюун ухаантай байна гэв. Сараас сард AI улам үнэтэй болж байна. Заавал серверт холбогдсон байх ёстой гэж бид нар ойлгоод байгаа. Гэтэл Google компани энэ ойлголтыг өнөөдөр эвдэж чадлаа. Шинэ Gemma 4 гэдэг модель гарч ирсэн ба дэлхийн шилдэг AI бүтээгчнэр бүгдээрээ энэ талаар ярьж байна. Өнөөдөр би энэ модельийг эхнээс нь дуустал танд юу болох, яаж ажилладаг, мөн дээрэс нь яагаад энийг ашиглах нь чухал вэ гэдгийг тайлбарлая. Магадгүй та төгсгөлд нь энийг суулгаж ашиглахыг хүсэх юм бол 1% Club-ийн талаарх мэдээллийг авч болно. За эхэлцгээе. 2026 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Google-ийн DeepMind баг Gemma 4 12B нэртэй цоошин модель гаргасан байна. Энэ нь Open Weights буюу нээлттэй жинтэй модель юм. Энийг энгийн үгээр хэлэх юм бол та серверт хандах биш, харин моделийн файлыг нь өөрөө татаж аваад өөрийнхөө компьютер дээр шууд суулгаж ажилуулдаг гэсэн. Бүр Apache лицензтэй учраас бизнестэй бүтээгдэхүүндээ ч гэсэн та ямар ч асуудалгүйгээр хэрэглэж болно. Та хэн нэгнээс ямар нэгэн зүйл худалдаж авах, зөвшөөрөл авах ямар ч шаардлагагүй гэсэн. Хамгийн гоё зүйл нь юу вэ гэхээр энэ модель нь өөрөө текст, зураг, дуу гурвыг гурвангийн ойлгодог. Тэгэхээр та зураг апплод хийсэн ч, аудио апплод хийсэн ч тэрнийг тань уншиж чадна гэсэн. Ихэнх хүмүүс магадгүй иймэрхүү AI-ыг ажилуулахын тулд маш хүчтэй компьютер хэрэгтэй гэж бодож иж магадгүй. Ерөөсөө ч тийм биш. Google-ийн хэлснээр ердөө 16 GB санах хойтой байхад хангалттай. Энэ нь одоогийнхоор бол ихэнх лаптоп гэсэн. Ялангуяа Apple-ын ямар ч төрлийн Mac дээр тэр чигтээ ажиллаж чадна. Дээрэс нь Gemma төрлийн энэ AI модельууд аль хэдийн 150 сая давсан өндөр таталттай байгаа юм байна. Тэгэхээр энэ бол жижиг AI модель биш, энэ бол дэлхийд даяар ашиглагдж байгаа маш хүчтэй технологи. Тэгэхээр Google компани Gemma гэдэг энэ моделийг зүгээр нэг дан ганц бие даасан моделээр биш, дандаа багцалж гэр бүл болгож гаргадаг. Доод талд нь та харах юм бол E4B гэдэг утас жижиг төхөөрөмжөнд зориулсан модель байна. За дээд талд нь харах юм бол 26 тэрбум параметртай буюу маш том датан дээр ажилладаг илүү хүчтэй модель нь байна. Харин өнөөдрийн яригадаад байгаа үндсэн зүйл маань 12 тэрбум параметр дээр ажилладаг хувилбар байна. Яг дунд нь барилж байна гэсэн. Утасны моделоос мэдээж холд авсан хүчтэй, гэхдээ лаптоп дээр ямар ч асуудалгүй ажиллахаар. Яг л тэнцвэрийг нь олсон, бид нэр таарсан маш хэрэгцээтэй модель гэсэн. Одоо тэгвэл бүгдээрээ хамгийн сонирхолтой хэсэг рүү орцгоё. Яагаад энэ модель ийм хөнгөн авсаархан компьютер дээрээ суулгаж болохоор гарч ирч чадсан бэ? Тайлбар нь encoder гэдэг ойлголтын дотор бий. Ердийн хиймэл оюун ухаанд та зураг, дууг ойлгуулахын тулд encoder буюу тусдаа орчуулагч сүлжээг холбож өгдөг. Энэ encoder нь зураг доторх пикселийг, дууны долгионы моделийг ойлгож чаддаг. Гэтэ энэ нь өөрөө өмнө нь тусдаа маш том, хүнд, нэмэлт санах хой нэлээх шаарддаг байсан. Gemma 4 үндсэндээ энийг тэр чигт нь өөрчилж чадсан баг. Google энийг ямар ч encoderгүй нэгдсэн architecture гэж өөртөө нэрлэж байгаа. Жишээ нь өмнө нь 550 сая параметртай харааны encoder хэрэгтэй байсныг одоо ердөө 35 сая параметр руу хөрвүүлж өгсөн гэсэн. Энэ юу гэсэн үг вэ гэвэл таны апплод хийсэн зураг болгоныг 48 пиксел хэмжээтэй жижиг хэсгүүдэд хувааж шууд модельороо уншиж чаддаг. Харин дуу аудионы хувьд ерөөсөө ямар ч encoder ашиглахгүйгээр таны дуу хоолойг шууд текстийн адил модельд дамжуулж чаддаг болгож чадсан байна. Би мэдээж маш их техникийн хэллэгээр ярьж байгааг нь ойлгож байна. Гэхдээ энэ нь энгийн хэлээр хэлвэл юу гэсэн үг вэ? Бидэрт 3 том бодит давуу тал үүснэ. Нэгтгэх нь encoder-т зарцуулах санах ойгоо хэмнэснээр бид нар лаптоп дээр ашиглах боломжтой болж байна гэсэн үг. Locally. Хоёрт нь тусдаа encoder дуустал хүлээх шаардлага хэрэггүй болсон. Маш хурдан танд хариу үйлдэл үзүүлдэг. Гуравт нь бүх төрлийн оролт нэг сүлжээгээр урсж байгаа учраас өөрийнхөө модельийг тохируулж сурахад илүү хялбар болж ирж байна гэсэн үг. Ингээнээр хэлэх юм бол Google илүү хямд зардлаар, илүү богино хугацаанд, илүү бага нөөцөөр, илүү ухаалаг моделийг бүтээж чадсан гэсэн үг. За гүйцэтгэлийн хувьд ярих юм бол мэдээж лаптоп дээр суух хэмжээний хөнгөн ч гэсэн маш сайн модель. Гэхдээ ихэнх хүмүүс тэнэг биш үстэй гэж асуух баг. Дэлхийн AI экспертүүдийн хэлж байгаагаар 12 тэрбум параметртай модель нь хамгийн дээд хүчээр ажиллах юм бол 26 тэрбум параметртай модельтэй адил хэмжээнд ажиллаж байна гэж хэлж байгаа. Бас өмнөх үеийн Gemma 3-ын 23 тэрбум параметртай модельоос логик сэтгэлгээ, мэдлэг, баримт бичиг ойлгох талдаа хамаагүй илүү давуу чадвартай болж чадсан байна. Гэхдээ би нэг л зүйлийг шударгаар хэлье. Эдгээр нь бүгдээрээ Google өөрийнхөө загваруудыг хооронд нь харьцуулсан тоо шүү. Google нээлтийн үеэрээ албан ёсны бүрэн бенчмарк хүүснэгтийг ерөөсөө нийтлээгүй, танилцуулаагүй. X дээр яригдж байгаа олонх мэдээлэл нь өөрөө албан ёсоор батлагдаагүй мэдээллүүд нэлээх явж байгаа. Яг бодит хэрэглэн дээр тулах юм бол мэдээж хятадын DeepSeek шиг том загварууд нь илүү хүчтэй. Яагаад гэхээр мэдээж энэ нь маш том дата центр, чадaltaй компьютеруудыг шаарддаг. Харин Gemma 4-ийн хувьд онцгой байр суурь эзэлж байгаа ганцхан зүйл нь хэрэглэгчийн өөрийнх нь лаптоп дээр шууд ажиллах боломжтойгоор л онцлог юм. Тэгэхээр энэ мэдээ маань Монголын AI сонирхогчдын хувьд яг юу гэсэн үг вэ гэж. Биднэрт үүнийг дагаад 3 том боломж үүсэж байна. Нэгдүгээрт зардлыг бид нар маш их хэмнэх боломжтой. Та магадгүй ChatGPT, Cloud гэх мэтчлийн үйлчилгээнд сар болгон $20-200 төлж ирсэн бол одоо ямар ч тэг шаардлагагүйгээр лаптоп дээр нэлээд хүчтэй хэмжээний AI-г ажилуулж чадна гэсэн. Хоёрт юу вэ гэхээр нууцлалын асуудал. Таны өгж байгаа өгөгдөл, баримт бичиг таны компьютероос гадагшаага хинт ч очихгүй. Та locally бүх мэдээлэлээ хадгалах боломжтой. Энэ нь бизнес болон хувийн мэдээлэлээ чандлан хадгалах шаардлагатай хүмүүст бол маш чухал ойлголт юм. Гуравдугаарт интернетийн асуудал.
асуудал. Та магадгүй хөдөө орон нутагт интернет сул газар эсвэл онгоцонд явж байлаа гэж бодъё. Залуу хөгжүүлэгч, контент бүтээгч оюутан хинч вэ? Та AI ашиглах шаардлагатай бай. Та тэр бүх нөхцөлд та өөрийнхөө AI-г лаптоп дээрээсээ ашиглаж болно гэсэн. Гэхдээ би төгсгөлд нь сануулж хэлэх нэг зүйл байна. Юу вэ гэхээр бид нар хит хөөрөлгүйгээр яг хідэн зүйлийг бодолцож үзэх хэрэгтэй байна. Бидний мэдж байгаа энэ Gamma 4 модель нь өөрийн гэсэн дата центертэй томоохон хүчрхэг модулуудыг бол угаасаа хизээж оруулж чадахгүй. Нарийн төвөгтэй ажлууд дээр бид нар бол том загваруудаа ашигласан хамаагүй л үү. Бас албан ёсны бенчмаркч яг үндэ бүрэн судлагдаагүй, гараагүй байгаа учраас бид нар урьдчилж дүгнэх бас боломжгүй. Gamma 4 бол мэдээж хамгийн ухаалаг нь биш. Гэхдээ хамгийн хүртээмжтэй, хамгийн чөлөөтэй, хамгийн авсаархан мөртлөө боломжийн модель юм. Энэ нь л түүний онцлог давуу тал. За төгсгөлд нь бүгдээрээ дүгнээд үзэхэд Google Gamma 4 R2B. Энэ бол химэл оюун ухааны нэг чухал эргэлтийн цэг болж өглөө. Хүчирхэг AI модель одоо заавал өөр хүний дата центр дээр, өөр үнэтэй сервер дээр биш, таны гар, таны лаптоп дээр үнэгүй ажиллах боломжтой болж ирж байна гэсэн. Ямар ч гадны энкодергүйгээр та өөрөө бүх зүйлийг architect хийж, хөнгөн, хурдан ажиллах боломжтой болж байна. Та өнөөдрөөс эхэл үүнийг шууд хэрэглээндээ оруулж ашиглаад өөрийнхөө AI subscription-ы зардлыг танах боломжтой. Технологи ийм хурдтай, хямдарч, хүртээмжтэй болж байгаа энэ цаг үед хамгийн түрүүнд суралцсан хүн л хожино. Ийм мэдээг өдөр болгон хамгийн түрүүнд та авъя гэвэл манай суугийг заавал subscribe дагаарай. Дээрэс нь та магадгүй энэ модулийг хэрхэн суулгаж өөрийнхөө бизнесээр ашиглахыг хүсэх юм бол доор би description хэсэгт The 1% Club-ын линкийг оруулсан байгаа. Та манайхаар ороод үзээрэй. The 1% Club нь AI ертөнцид болж буй контент бүтээлт болон agentic AI бизнес талдаа сүүлийн үеийн бүхий шинэ мэдээллийг цаг алдалгүй хуваалцдаг. Бодит амьд уулзалтууд зохион байгуулдаг ийм амьд community байна. Тэгэхээр та мэдээлэлээс хоцрохгүй байж цагаа хэмнэхийг хүсэх юм бол та манай community-д нэгдэж тогтмол мэдээллийг өдөр тутамд нь авч байгаарай гэж би танд хэлмээр байна. За анхаарал тавьсан баярлалаа. Төгөөгийн дижитал хувилбар байлаа. Дараагийн видеогоор удахгүй уулзцгаая.